Яг энэ дээр Путин жоохон удаан ярьж байгаа. Ягаад гэх юм бол нөгөө гадны компаниуд Орос руу орж ирээд тэн дотор авилгалал хөрөнгө хураагдсан гэх мэт чинь янз бүрийн юмнууд явж исэн. Уулуурхаан төсөл дээр газ нефт олборлол дээр ерөөдөө гадны компанид хамгийн сайхан нөхцөл ерөөдөө тавиагүй. Гэхдээ одоо нөгөө Оросын газ тээвэрлэл дэд бүтц усан онгоц гэх мэт шин дээр ерөөдөө энэ хориг мориг тавьж байгаа. Тэгээд Путин юу хэлж байна гэх юм бол тэд нар манай эдийн засгийг алах гэдэг юм бол бид нар бас түүний эдийн засгуудыг адилхан хэмжиж байна. Өчтөр Украины тал Путинийг алах гэж оролцсон энэ мэдээллийг хэдүүлээ сонссон. Хизээ болсон бэ гэх юм бол 5 сарын 20-оос 22-ийн хооронд Путиний нисдэг тэрглөө дроны дайрал болж исэн. Ойролцоо 40 гаруй дрон. За гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол украинчууд энийг бие даасан хийн гэж байхгүй. Яг гэх юм бол тагнуулын мэдээлэл байхгүй, сансрын зураг байхгүй. Мэдээлэл ерөөхдөө дутуу. За энэ мэдээллүүдийг ерөөхдөө ханаас авч байгаа юм бэ? Нэг бол Их Британаас авч байгаа, нэг бол Америк талаас авч байгаа, нэг бол НАТО-гаас авч байгаа. За тийм учраас өчтөрийн хэлжсэн мэдээлэл украинчууд Путинийг алах гэж үзсэн яг үнэн биш. Тэ? Би даасан дангаараа энийг угаасаа хийж чадахгүй. За. Тэгэхээр Трамп Путинтэй ярьж байгаа. Инх таймны төлөө Истанбулд хэд хэдэн төлөөлөгч нар ингээ уулзж байгаа. Тэгсэн хэрнээ нэг талын ерөнхийлөгчийг алах гэж үзэж байна гэдэг чинь тий аль тал нь их тайвныг хүсэхгүй байгаа юм бэ? За Оросууд пуужинтж ин дайрч байгаа украинчууд яг адилхан юм хийж байгаа. Тэгээд ер нь бол нэг юм тодорхой болж байгаа. Дайн дараагийн шат руу шилжиж байна. Инх тайвн бол худлаа. За тэгээ энэ байлдааны талбай дээр хин хожиж байгаа тодорхой. Тэгээд энэ дайн хизээ хаана дуусах юм бэ гэх юм бол Путиний хүсэлтээр л дуусах юм байна. Трамп ч гэсэн бас одоо төвчээрээ алдчихж байгаа. Путин өчтөр өнгөрсөн 7 хоног өөрийнх нисдэг тэрглөө халтсан учраас бас энийг ойлгоод авсан байхаа. За. Тэгээ ерөөхдөө өчтөр шөнө бас юу болсон бэ гэх юм бол Украины талбай нутгийг дахиад харгас бараг хязгааргүй бөмбөгдсөн. Тэ. Энэ Искандер пуужим. Юу бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол Украины дэд бүтц. Юуны дэд бүтц юм бэ гэх юм бол зэвсэг үйлдвэрлэл, дроны үйлдвэрлэл гэх мэт. Энэ одоо юу шатж байгаа юм бэ гэх юм бол зэвсгийн агуулга. Тэ? Зэвсгийн агуулга оноод авсан одоо шатж байгаа. За. This night we saw two Vasilkiv. Why two Vasilkiv? Because when there was an attack on Vasilkiv, then people observed for almost 7 hours as Shaheds. Өчтөр шөнө 7 цаг гарна. Ираны дрон Shahed гэсэн юм байгаа. Ерөнхийдөө тийм хурдан дрон ерөөсөө биш. Өндөр түвшингийн технологи бас биш. Ерөнхийдөө хямдхан дрон. Тэ. Сөнөөх гэж ерөнхийдөө айгу амархан гихтээ украинчууд чадахгүй юм байна. Өчтөр 7 цаг зогсолтгүй Shahed дрон тэ Украины бөмбөгдсөн. Тэгээ украинчууд энийг зогсооч ерөөсөө чадаагүй. Slowly flew over, circled and then fell down, hitting, let's say, different targets, various ones. And it was just a nightmare. Yes, there was no resistance from our systems. За энэ мэдээллийн өгж байгаа юм бэ гэх юм бол Украины талынхан тийм цэргийн мэдээлэл өгдөг хүн хэлж байгаа. Бид нар юу ч хийж чадсангүй. Тэр Shahed дронуудыг ч бид нар зогсоод чадсангүй. That should have protected the airspace. None of these structures I listed did nothing there. As far as I know, Mr. Kostiantin, there was shooting and it was intense. We are now talking about the result and effectiveness. Effectiveness, yes. Well, there was a... бид манай агарын хамгаалтын систем юусаа ажиллаагүй. Тэгээ Оросны тал хэр бүтээмжтэй үр дүнтэй байсан. Some shooting, but we see what is happening in Vasilkov after this attack. This is the result. Today, many residents of Kyiv, especially those in high-rise buildings, could observe how Shaheds calmly flew towards one of the Ukrainian factories. Тэгээ өчтөр шөнө бас олон давхар байшин одоо цамхаг дотор амьдарч байгаа Киевийн иргэн бас юу харж боломжтой байсан бэ гэх юм бол энэ Иранд үйлдвэрлэгдсэн Оросуудын худалдаа авсан Shahed дрон Киев хотод
Тэ? Гав ганцаараа тэнгэрт ингээ хөөрөөл явж байгаа. Украинчууд юу ч хийж чадсангүй. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь. Мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За. Хамгийн өндөр орлоготой мэрэгжил юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их юм тэд нар team өндөр ирэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болж байна. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол ингэж юм хийцээр үзье. The Kyiv factories. Үйлдвэрлэлээр. And at the same time, the head of communications of the Air Force says that out of 250 drones that entered our area are Shaheds and imitators for. За тэг өчтөр шөнө ойролцоогоо 250 гаруй дрон Киевийн дээгүүр ниссэн гэж байгаа. Зарим нь жинхэнэ бодит Шахид одоо бүр ингээ хөлх Шахид бас ингээ явуулж байгаа юм байна л та. Яг үеийнх юм бол тий аль нь хөлх юм бэ? Аль нь жинхнээсээ тесэрдэг Шахид юм бэ? Ингээ зүгээр амар хямдхан дрон явуулж чинь тэгээд үнэтэй дрон ингээ холиол явуулж байгаа юм байна л та. Бараг агаарын покер тоглоом шиг юм болж байна. Targets and 245 have been shot down. That's good. Well, there is a problem with Iskander missiles. They throw out some traps which is impossible. I can quite thoroughly elaborate on the possibilities of Iskander deploying these traps. They theoretically exist, but Iskander does not have them. They are entirely different. They achieve their goals by certain methods, and they tell us all this. Why this lie? I cannot understand. Lies kill. За тэгээ 200 дроноос агарын хамгаалтын албахийн 240-ийн бүгдийг сүнөөцсөн гэж байгаа. За гэхдээ ерөөхдөө манай өөрийн тал худлаа ярьж байна. Тэ? Скандер пуужж гэсэн бид нар зогсооч чадсангүй. Тэгээ манай агарыг хамгаалах албахийн биднэрт худал мэдээлэл өгч байна. Яагаад тэгж байгааг бас ойлгохгүй юм чи. За Путин бас өчигдөр хэвлэл мэдээлэлдээ уур дуу хоолойтой бас бараг өөр зорилготой ярьсан. Сонсцгоо. We need to get them in a chokehold. Бид нэр тэ эднэрийг боох байрлал авчрах хэрэгтэй маань. Эднэрийг боох хэрэгтэй гэж байна. Надо отвечать им. They're trying to strangle us and we should reciprocate. Тэд нар биднийг боох гэж үзэж байна. Тэ? Бид нар эсрэгээр яг адилхан үйлдэл хийх хэрэгтэй. Тэд нар биднийг боохж байгаа юм бол бид нар ч гэсэн боох хэрэгтэй. Никому не мешали. We did not chase anyone out. We provided the best possible conditions to work in our market. За бид нар гадны компаниг хууга гаргаагүй. Бид нар энэ гадны компаниудад хамгийн сайн ерөөхдөө нөхцөл тавьсан. Тэд нар бол манай зах зээлээс гарсан. Одоо тэр гадныхан биднийг боох гэж үзэж байна. And they're trying to choke us. Бид манай эдийн засаг ярьж байгаа шүү дээ. Орсын эдийн засаг ярьж байгаа шүү. Act in a mirror fashion. Яг энэ дээр Путин жоохон удаан ярьж байгаа. Ягаад гэх юм бол нөгөө гадны компаниуд Орос руу орж ирээд тэн дотор авилгалал хөрөнгө хураагдсан гэх мэт чинь янз бүрийн юмнууд явж исэн. Тэ? Уул уурхайн төсөл дээр газ нефт олборлол дээр ерөөдөө гадны компанид хамгийн сайхан нөхцөл ерөөдөө тавиагүй. Гэхдээ одоо нөгөө Оросын газ тээвэрлэлт дэд бүтц усан онгоц гэх мэт шин дээр ерөөдөө энэ хориг мориг тавьж байгаа. Тэгээд Путин юу хэлж байна гэх юм бол тэд нар манай эдийн засгийг алах гэдэг юм бол бид нар бас түүний эдийн засгуудыг тэг адилхан арга хэмжээ авна. It wasn't us who organized the coup in Ukraine. We constantly heard that democracy and the rule of law and elections are paramount, but they staged a coup, a bloody coup at that. За одоо ерөөхдөө 2014 онд болж исэн юмыг дахин дурдж байгаа. Тэгээ 2014 онд юу болж исэн бэ гэх юм бол Украины засгийн газрыг огцруулсан. Цаана хэн байсан бэ гэх юм бол Америкчууд байсан. Америкийн тагнуулын алба CIA байсан, John McCain байсан, Victoria Nuland байсан. Тэгээд ерөөхдөө юм Color Revolution хийсэн. Одоо Роман улсад бас адилхан үйлдэл болж байгаа. Тэгээд Путин тэрийг одоо дахиад шүүмжилж байна. And they went full on, tried to conquer the Donbass and killing people with helicopters.
За тэгээд ерөөхдөө Америкчууд, НАТО, Европчууд Украины засгийн газрыг тий байхгүй болгоод өөрийнхөө хүмүүсийг тавиад тэгээ дараа нь юу исэн бэ гэх юм бол Донбассыг авах гэж үзсэн. Манай Орос үндэстэн хүмүүсийг тэндээ бас алсан. They forced us to do what we're now doing. And they're trying to make it look as if it's our fault. And the next step, and it's no coincidence that I said that one of our greatest concerns was software. Тэгээд ерөнхийдөө наалтайгаа бид нар лөө чихж байгаа. Путин бол 2007 онд Мюнхен хотын аюулгүй байдлын чуулган дээр бас хэлж ирсэн. Ангела Меркель, Макрон, тухайд Макрон биш ээ, тий? Тухайд тийм байсан билээ. Оланд, тий? Оландд бас хэлж ирсэн. НАТО томрох юм бол бид нар арга хэмжээ авна. 2011 онд бас ер нь бол Украинд суунгаа Америкийн элчин сайд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Украин НАТО-гийн гишүүн болохгүй. Тэ? Украин НАТО-гийн гишүүн болохоос өмнө бид нар Украиныг байхгүй болгоно. Ерөнхийдөө Путин, Лавров энийг маш тодорхой хэлсэн. Сонсон ерөнхийдөө байхгүй. За. Тэгээд өчтөр Германы Бундесканцлер Фридрих Мерц бас ерөнхийдөө дайныг дараагийн шатанд авчиж байгаа. Юу гэж хэлсэн бэ гэх юм бол хэвлэн сонсгоо. Es gibt keinerlei Reichweitenbeschränkungen mehr für Waffen, die an die Ukraine geliefert worden sind, weder von den Briten noch von den Franzosen noch von uns, von den Amerikanern auch nicht. За бидний Украинд нийлүүлсэн зэвсэгтэрээ ер нь бол одоо ямар ч хязгаар байхгүй. Тэ Оросын талбайнууд төлөө Пуужин явуулмаар байгаа юм бол одоо чөлөөтэй болцсон. Санж яваарай. Тэр Пуужин хаашаа явуулах ёстой юм бэ? Тагнуулын мэдээлэл, сансрын зураг гих мэдчлэн Украинчуудад өөрөөр нь байхгүй энийг хаанаас авч байгаа юм бэ гэх юм бол НАТО-гаас авч байгаа, эсвэл Английн тагнуулын алба, эсвэл Америкаас авч байгаа. Тэр Пуужингуудын бас коджуулах ёстой, хаашаа нисэх ёстой, хизээ тесрэх ёстой юм бэ? Энийг дахиад Украинчууд өөрөө хийж чадахгүй, заавалчгүй Европ юм уу, Америкийн тусламж хэрэгтэй. Тэгээд Оросууд юу ч хэлсэн бэ гэх юм бол за та хэдийн Пуужин ашиглаж байна. Танаа мэрэгчлүүдийг энийг кодлж байгаа. Ерөнхийдөө чиглүүлэг өгж байгаа зүгээр Украины нэг хүн эцсийн товчонд дарж байгаа юм бол Украинчууд манайх руу дайрсан гэж бид нэр тооцохгүй. Та нар дайрсан гэж бид нэр тооцноо гэж. Das heißt also, die Ukraine kann sich jetzt auch verteidigen, indem sie zum Beispiel militärische Stellungen in Russland angreift. Das konnte sie bis vor einiger Zeit nicht. Das hat sie bis vor einiger Zeit auch bis auf ganz wenige Ausnahmen nicht getan. Das kann sie jetzt. За тэгээ одоо Украин юу чаддаг болж байгаа юм бэ гэвэл Орос талбай нутаг дотор Оросын цэргийн үйлдвэрлэл, дэд бүтц цэргийн бааз гих мэтчлэн бас пуужиндах чадвартай болсон. Өмнө иймэрхүү чадварууд боломж юусоо байхгүйсэн. Одоо бий болсон байгаа. Wir nennen das im Jargon Long Range Fire, also auch mit Waffen die Ukraine auszustatten, die militärische Ziele im Hinterland angreifen. Und das ist der entscheidende qualitative Unterschied in der Kriegsführung der Ukraine. Russland greift völlig rücksichtslos zivile Ziele an, bombardiert Städte, Kindergärten. Тэгээд Фридрих Мерц одоо цэвэр пропаганд л орж байгаа. Тэгээд Орос Украины ялгаа нь бол энэ. Оросууд юу дайрж байгаа юм бэ гэх юм бол орон сууд, цэцэрлэг, сургууль, ард түмнийг пуужиндж байгаа. Бидний одоо энэ өгж байгаа зэвсэг маань ямар зорилготой юм бэ гэх юм бол тийм ард иргэдтэй бөмбөгдөх юм биш. Тийм цэргийн дайны дэд бүтслөө халдах тийм зорилго. Krankenhäuser, Altenheime, das tut die Ukraine nicht. Und da legen wir auch sehr viel Wert darauf, dass das so bleibt. Aber ein Land, das sich nur im eigenen Territorium einem Angreifer entgegenstellen kann, verteidigt sich nicht ausreichend. So, und diese Verteidigung der Ukraine, die findet jetzt eben auch gegen militärische Infrastruktur auf russischem Staatsgebiet statt. Энэ дээр жоохон болгоомжтой байх хэрэгтэй тий. Нэг талдаа Оросын тал ярьж байгаа юмыг би ойлгож байна тий. Ерөнхийдөө Украинчууд өөрөө энийг чадахгүй. Та нар зэвсгийг нийлүүлж байгаа, know how мэдлэгийг өгж байгаа, коучулж байгаа. Тийм учраас ганцхан Украин хүн товчын дарнаа энийг ойлгож байна. Тэ Оросын талыг ойлгож байна. За сая Фридрих Мерцийн ярьж байгааг бас ойлгож байна. Тэ одоо зүгээр Оросууд Украин руу дайраад тэгээ Украинчууд өөрийнхөө зөвхөн одоо өөрийнхөө талбай нутаг дотор ингээ хамгаална гэсэн бас жоохон тиймэрхүү. Тийм учраас энэ дээрээ ерөөдөө хоёр тал хоёулаа зүв.
Тэгээ эцээдтэй дипломат харилцаа байх ёстой гэж би гэж бодож байна. Гэхдээ яг эдгээр хоорондоо алдсмаар байгаа юм бол одоо өөр арга байхгүй байх шүү байна. Европт дайн болох юм байна, тийм ээ. Мохоо юугүй. За. Өчтөөс Зеленскийгээс нэг мэдээлэл гарсан. Zelensky's office says Ukraine cannot allow US to withdraw from conflict. Тэ Украинчууд тэ Америкчуудыг тэ гаргах ёсгүй, боломжгүй Америкчууд Украины талтай үлдэх ёстой. Тэгээ энэ сонир мэдээлэлүүд гарч байгаа. Одоо жишээлбэл Европоос ийм мэдээлэл гарч ийн заяа. Brussels тэ Brussels тэ Европын төв штэ. Европын нийслэл гэх юм уу да. Европын холбооны нийслэл тэ. Юу хийж эхэлж байгаа юм бэ гэх юм бол Оросын талдаа дипломат харилцаагаа буцаагаа сэргээх гээд байгаа юм байна. Тэ von der Leyen told her efforts are underway. Ursula von der Leyen одоо Путинтэй буцаагаад тэ холбоо барих одоо арга хэмжээ авч эхэлж байна. Тэ Перк Мусар тэ Словен улсын улс төрч ерөнхийлөгч Словения улсын ерөнхийлөгч тэ юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол тэр Москватай холбоогоо тэр чигт тасдаг нь маш буруу байсан гэж байгаа. Тэгээд ингээд нэг юм харагдаж байгаадсаа тэ Европын холбоо 27 улс амар замбраагүй. Тэгээ бүр алиа болж байгаа юм энд үзүүлчих заяа. Lithuania улс одоо Монгол нэрийн би ягсан мэдгүй. Латвия Монгол нэрийн би сайн мэдгүй заяа. За. Lithuania 2022 онд Оросын газыг авах болсон. За. Тэгээ ханаас газыг авч байгаа юм бэ гэх юм бол Туркаас авж байгаа, Энэтхээс авж байгаа, Хятадаас авж байгаа, бас Америкаас голдуу Америкаас авж байгаа заяа. Америкаас газ авч байгаа. Гэхдээ өртгөн 3 дахин өндөр. За. Тэгээ юу болж байгаа юм? Юу болсон бэ гэх юм бол тэгээ Lithuania-гийн Achema аммониа одоо бордооны үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа зогсоож байгаа. Дампуурж байгаа, татан буугдж байгаа, татан буугдах эрсдэлд орсон. Яагаад вэ гэх юм бол тэр бордоо хийхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол газ хэрэгтэй. За тэгээ газ нь дэндүү үнэтэй байсан болохоор Lithuania улсын бордоогийн үйлдвэрлэл зогссон, байхгүй болсон. За тэгээ ерөөдөө 3 жил гүрийч чадсан байна. Тэгээд өнөөдөр ямар мэдээлэл гарч байгаа юм бэ гэх юм бол Lithuania-гийн Achema үйлдвэрлэл тэ is buying ammonia in Russia. Okay. Өөрөө энэ аммониагийг үйлдвэрлэдэг байсан үйлдвэрлэл. Тэ өөрийнхөө үйлдвэрлэлээ зогсооцсон. Яг гэх юм бол газыг авахгүй болохоор. За тэгээ өөрөө үйлдвэрлэх боломжтой байгаа хэрнээ боломжгүй болсон. Яг гэх юм бол газ нь дэндүү үнэтэй болцсон болохоор. За тийм учраас аммониагаа үйлдвэрлэхэ болцсон. Тэрний хооронд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Оросоос аммониа худалдаж авч байгаа. Тэ. За тэгээд ерөөдөө энэ видеога яаж дуусгах ёстой юм бэ гэх юм бол Путиний үгээр л нэг дуусгах ёстой. And this shows that those who initiate sanctions, they are not very far-sighted. Тэгээ энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ санкц тавьж байгаа хүмүүс ерөөдөө алсын хараа муутай юм байна. Эсвэл ерөөсөө алсын хараа байхгүй. They're addressing short-term political goals without thinking about the future. За тэгээ эндээс юу тодорхой юм бэ гэх юм бол манай улс төр санкц тавьж байгаа улсууд богино хугацааны улс төрийнхээ асуудлаа хэрхэн шийдэж байгаа юм бэ гэх юм бол урт хугацааны эдийн засгийн асуудлаараа шийдэх гэдэг байгаа. Without thinking about the real situation for their companies. Тэгээд хөрсөн дээрээ юу болж байгаа юм? Бодит ертөнцийн юу болж байгаа? Одоо Германы заяа эх 5 жилийн хугацаанд Германы хэд хэдэн автомашины үйлдвэрлэлүүд нь байхгүй болчихсон заяа. Ажлуудын түвшин амар өндөр болно гих мэт шин. Тэ. Энэ илүү хурц болно. Илүү хэцүү болно. Татварын орлогч байхгүй болно гэх мэт. Now, I already mentioned the case when a Western company built an entire building to manage orders from Russia. Now, light only goes on 2 or 3 floors in that building. Тэг Германчууд тэр Nord Stream pipeline-ыг хөв эзэмшиж байгаа хөрөнгө олт хийсэн. Яг тэг энэ дэр нэг сүртэй ярих юм хэрэггүй юм байна те. Юу ойлгомжтой болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол дайны чанар нь өөрчлөгдөж байгаа юм байна. Орос улсын ерөнхийлөгчийг алах гэж оролцсон.
Яа, тэгээ одоо энэ явах ёстой замаар явж байна. Эндээс ашиг хийхээс өөр арга байхгүй тий. Одоо яах вэ? Алтыг нэмж явах хэрэгтэй. Програм хангамж, химбэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх, web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүгэлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй. Тэ чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тэ бодит амьдрал дээрээ туршлага аваа. Төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээ дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээ хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүү эрхчлөлттэй за тэгээ код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонгож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.